Нүүдэлчдийн зам. Ер нь манайханд эрт үедээ байна. Манжинд байгаа 85 6 оны үед бол бас нэг цөөвөр манайхны хатур байсан. Цөөвөр байжсэн. Одоо манайхны нэг туурал настан ингээгүй хатууга тэнд бас нэг 2 3 лаг байсан. Тэр үед би бас баг байсан. Тэгэл 80-аад оноос хойш л тасраад манайханд бас 30-аад жил болсон байх та. Тэгээ миний адуунд нэг 14 онтуда миний сааралгүй байжсэн. Тэд нэг жоохон бит бацтай саарал унах гарсан. Тэгээ тэрнээс нь ягаад миний адуунд ер нь тийм удам хшил байгаагүй. Гэнтэг нэг бацтай унах гараад ирэхлээр бас их бэлгшээгээд. Бас нэг нэмтний бас хамгаалах бас бурхан тэнгэрийн зарлагч юм уу. Тэгээд л бас цуглуулаад тэндээс азраг аваад одоо бас нэг 20 гаруй болцоод байгаа. Нэт нэг 2 бидэртээ ухаан азрах тавьсан. Оржинал тавьсан мэн оржинал шүдлүүрээ тавиад. Бас надад баг болохоор нэг 3 4 унаг гарсан. За одоо өнөө жилээс бараг миллион гарах байгаа л гэж бодож. 2 удаа азрах болсон. Гүүнүүд одоо цөөвөр байна. Яг бүдүүнгүү нэг 7 8 л хөвь. Одоо жинхэнэ Монгол адуунд л байдаг тэнгэрийн намаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд одоо Монгол адууны нэг удам өгшлийг хадгалах юм уу? Нэг энийг хадгалж байгаа юм уу? Тэгээд тэнгэрийн намагтай адуу гэсэн би нэг гэр бүлийн мандлын талбай. Одоо нэг уржнан хийсэн. Тэгээд л одоо энэ адууг л ус гэж хамгаалах санаатай л явж байна да. Жир нь 2 хязгаал өрөө хавар хайраа тавьсан. Одоо л яг он жил чанар чансаг нь үзэндээ. Би ч одоо 14 онд нэг гараад л одоо тэрнээс хойш л ажиж өсгөтл одоо бас нэг 20 гаруй явуулаад байна. Тэгээд л жил 3 ганцтай азрах тавьсан. Яг өөрийнхөө азрагны зураг сүдрээр нь хийсэн. Тэнгэрийн намагтай Монгол адуу гэж гэрүүлийн малт тав хийсэн. Одоо би тусгай одоо тэнгэрийн намагтай Монгол адуугаар оролцуулахар л төлөвлөж байна. Одоо жишээл Монгол адуугаар оролцуулах юм бол Монгол адуугаар нэг тэнгэрийн намагтай адууг л бас гэж хурцуулах юм бол гэсэн. Одоо ингэж угаад бас хурдны Монгол адуундаа л хурдан юу байжуулах санаа байна шүү дээ. Тэнгэрийн намагтай адуугаа нэг хүрдөөлийн эрийн үл одоо үлдээжмээр болгож оролдуулж өөр газар юмс байж та манай үзэмчин нот гарч юм бас олон байна. Үзэмчин нотгийн тэнгэрийн намагтай тэгээ үзэмчин чимээр бид нар аюу гэж байгаа загалт адуу гэж. Үзэмчин нотгийн загалт адуутай одоо бас хурдан үзэж бас хоорондоо солилцох юм уу бас энэ адууг нэг өсгөхөл бодолтой байна. Бага хавцны адуучин тэнцээгээд бас нэг ахтуу нартайгаа нэг хавардаа нэг нааддаг юм аа. Ч одоо 3 сарын хатам таалаа 15-нд байха. Нэг тэл там хийгээд өнгөрсөн манайхны. Тэр настай ахмадууд гэж ярьдаг шүү дээ. Хол богонтой, суур сайтай, нэг чадaltaй шиг ер нь төлөв номхон шүүмэр тотал. Ер нь онгон дүртэй мөр ер нь уурган сайн болдог л гэж ахмадууд л ярьдаг. Хар морины шинжил бараг төлөвлөл гэж бий бод. Хол богонтой, их барьтай, снойр хурдтай, их л номхон морил зүгээр юм аа орох чад. Батлагтай шүү дээ. Миний хар марч нэг чиглүүлэл бараг алдаж гаргана гэж л бараг байхгүй. Бараг тахгүй. Уурган мөр сайн бол уургах бас батлагтай л гэж ярьдаг шүү дээ. Угуугаа бариад тасдаг. Хариг зэгээс гэдэл. Одоо Монголд бас одоо тийм ашиг хүртэж шүү дээ. Манай гэрэгч Цэндаа юушин толон туяа гэж. Би станаг готондоо шухар эхэлчихсэн хөгтөд. Том хөө долгион гэж банхуу заяатуу гэж 2 үе. Манай бүгд номхон 2 хүүхэд аль нь ял хоног татчихна, гүгэрчихнэ. Зундаа нэг
30-30-аад саадаг. Оо манай ч одоо зүүн сундах шүүнэ. Хуучин цанц шил сумны дархан шил хацаана. Айлаа. Манай өвөө жанчи гэж нутгийн борол яг угуул нутгийн. Би одоо тэр үний өргөмөл уугнах юм ууштай. Миний ээж тунгалаг гэж. Астан байна таавс. Танхилан байна. Манайхны дахилын аваа, цагаан хөхөл цагаан аваа гэж. Дахилын аваа байдаг. Гэхдээ одоо дууганч бол бас яваа жоохон өсгөдөл байгаа. Бусдын жоохон цоосл хийгээ. Манайхны ч одоо бас урагч сайн урагчуд байна шүү залууцууд. Одоо ер нь залууцууд ясаа ургалж байна. Манаас дүүнрүүд бас одоогоороо бас их сайн наатаж байна. Одоо урт урттай болсоод. Одоо бас анаа жил юутай одоо юу бас нэлээд гарах байхаа л гэж бодож байгаа шүү дээ. Банцтай бид нартай одоо чиний нэгэн хоёр бүд базаргыг бас 50-аад халгасан. Тэгээд бас яг одоо энэ алыг өсгөж байгаа юм чинь. Бас 90 он бол бас нэг бүгдийг нь бол нэг эдэлдэг улсад өгчөөд бас игээд бас нөө найрмаар хийдэг юм уу. Дагаа оролдуулж бас нэг энэ Монгол адууны хурдчи бас нэг үзэхгүй бас махан тулдаад байвал одоо биений малцсны бас үр дүн гарахгүй. Тийм л төлөвлөгтэй байх шүү дээ. Одоо энэ жил хэд гарах юм мэдэхгүй. Тэр бүдүүн гүдүүд бол одоо бидэртэй гүдүүдээс л бүр 100 гарна. Би бол одоо дан бидэртэйг л оролдуулах санаа байна шүү дээ. Өөр газраас бол ирэх юм бол мөн бидэртэй бол бас ирж оролдож болно шүү дээ. Тийм л нэг адууны хурдчийг л үзээ. Тийм алхахтай Монгол адуу юм. Гиний хадгалж байгаа. Монгол зус хадгалж байгаа бол би бол одоо хөвдөө чиглэж бодож байгаа. Их оролдоод байж ус болохгүй. Хүнд бас эгэ адил цусны Монгол адуу байгаа юм. Бас мат дээрээ оролдож болно. Одоо нөө жилч бас нэлээд гарах байхаа л гэж бодож байгаа. Чи хоёр бүд базар болчихлоо. Нэг нам 50-аад үнээс бас нэг гарах байх. Яа нэг гэсэн. Тэр яг банцтай гүдүүдээс нь батлагтай 100 гарах юм билээ. Яг нэг хар хээр зүсмээс бас гарч ийн гарын бас тийм тодорхойгүй тодгүй. Ялхтайраа юм уу үсэн гоочих үед нэг жоохон тодорж аваад байхгүй болчих үзэгдэгэ байчих юм билээ. Нэг саарл ухаа гүнээс бас бүр гарч ийн. Яг тэр бод банцтай гарan гарах юм билээ. За бас миний санаа нь бол одоо бас яг нэгтэй энэ Монгол адууг өсгөж үржүүлэе гэж бодож байгаа болохоор энийг бас нэг унаг төлөв бас 90 унагаан бол бас нэг мар үйдэг уяач ойр авийн улсууд бол бас өгчгөөд дараа жилд нас унагаа адууны найр хийчих юм бол гэсэн бодолтой байгаа юм. Одоо энэ нэг адууг өсгөж үржүүлэх нь би гол нь бол энэ Тэнгэрийн намтай Монгол адууныхаа тоо толгойг л олон болгоё гэж бодож байгаа юм болохоор махан тулдаад байхлаар бас цаашаа очиргүй юу гэсэн үг. Тэгээд л эдлэг хүндлэдлүүлжил осгох санаатай байгаа шүү дээ. Одоо хойдон жилийн очрол өнөө жил миний аванстай өрөөнө хэдий гардгийг хэдий хүн аваад оролдуулдгийг сонирхолтой бас бүр Монгол улсын сонирхолтой бас байлгүйд. Тэгээд л энэ банцтай манайхан жил банцтай гэж банцтай адууны хурдж нэг гаргаж энэ банцтай адууг өсгөх гэж үржүүлэх. Тэгээд ийм л бодлоор л явж байна да. Дэлс өвлөтгөнтэй ерөн жигээд байсаха номхоо. Миний гурваар дэмэж өрөхгүй хонг зүсээр бол бараг ил. Би ч одоо өөрөө дэмээ уйдмаар уйдаггүй ундаг л хүн гадуул хариулдаг хүн. Өчигдөр хурдны чиглэлд би оролцсонгүй. Оролдоод юм чадахгүй надад бас яг тэр мөрөгдөл байхгүй. Хөөхд таваа над оролдоод харуулчих юм бас. Оролдоод гэж байна. Одоо ингэж угаад бас хурдны Монгол адуундаа л хурдан юу байжуулах санаа байна шүү дээ. Тэнгэрийн намтай адуугаа нэг хүртэл эрийн үл одоо үлдээжмээр болгож оролдуулж өөр газрын бас баяжт манай үзэмчин нутгаар ч бас олон байна. Үзэмчин нутгийн Тэнгэрийн намтай үзэмчин чимэр бид нар юу гэж байгаа загалт адуу гэж. Үзэмчин нутгийн загалт адуутай одоо бас хурдан үзэж бас хоорондоо солилцох юм уу бас энэ адууг л нэг өсгөх л бодолтой байна. Ер нь Монгол адууны нэг гений хадгалж байгаа нэг удам өслөл энэ бидэлтэй адуун байна гэсэн л хэлж энийг ч бол одоо би өөрөөсөө бат итгэлтэй байгаа шүү дээ. Өөр адуу хөдөлгөөнд ороод гарахгүй байна. Би бол үзээгүй одоо эрлээд адуун тийм тамтагтай адуу гарсныг бол үзээгүй. Бараг байхгүй байхаа л гэж бодож байгаа шүү дээ.